Сайн байцгаана уу? Шинжлэх ухааны таны мэдхүйн од мөндөр сувг үзэх сонсогчдод сайн сайхны хүсэн мэдчилж байна. Адрайнер нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Та бүхэн нэвтрүүлгээ YouTube-ийн од мөндөр сувг, NTV телевиз, од мөндөр радио 83.3 107 гэсэн хос төлгөөнөөр хүлээвч сонсож байна. Энэ удаагийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар CU Loyalty, уншуул, цуглуул, зарцуул уриатаагаар CU, за мөн од мөндрийн алтан гишүүд манд дэмжиж ажиллаж байна. Студид Зандаг Хөөцөнгөл ойрноор бэлэн боллоо. Өдрийн мэнд. За өдөр мэнд. Энэ Москвагийн захад орших нэг цуслан байгаа юм л да. Тэр цуслангийн нэг айл байгаа. Тэгээ хашааныхан гадаа нэг 66 настай нэг орс ир зогсож байгаа байхгүй юу. Тэр 66 настай ирэх хэрэг харах юм бол нэлэмгэр тийм даавуу өмдтэй, хуучирсан хүрэмтэй, яг л нэг тариачин шиг л харагдаж байгаа орс тариачин шиг. Гэхдээ энэ орс ир болохоор хашааныхан гадаа бас нэг хоёр Итали залуутай уулзч. Тэгээд тэр Итали ирчүүдтэй удтал хөөрөлдөж жагаад яг тэднийг явах болгоход нь нэг зүйлийг өгдөг байхгүй. Ингээд нэлээд нууцлцсан. Тэгэд тэр хоёр Итали ирээс ингэж гуйд. Үүнийг мэл бэлхийгээр нэг тараагаадах гэдэг байхгүй. Тэр нэг аимшигт зэвсэг баг. Тэр хоёр Итали ирэх гэхээр нэг нь болохоор Москвад сэтгүүлчээр ажиллаж байсан. Италийн коммунист намын гишүүн Сержио Ди Анжело гэдэг нэг Итали ба. Нөгөөх нь болохоор Италийн бас нэг өөр нэг коммунист үзэлтэн хэвлэлийн газрын ажилтан Жан Жакомо Фильтринелли ийм хоёр Итали байгаа байхгүй. За ингээд энэ Орос хэрийг чинь 66 настай Орос хэрийг өгсөн тэр нууц зэвсгийг аваад 7 хоногийн дараа Ди Анжело Москвагаас зүүн Берлин рүү нисэж байгаа. Өнөөх Орос хэрийг өгсөн тэр зүйлийг нуусан жижигхэн тэшиг нь азтай нь гайлынхан яагаад ч юм шалгадаг байхгүй. Тэр чинь шалгах юм бол маш аюултай тэнд зэвсэг байхгүй болно. Ингээд зүйлд толуулсан хөлийг ямар ч эсэмийн давсан өнөөх коммунистуудыг үгүй хийч магадгүй тэр зэвсгийг нөгөө Ди Анжело гэдэг Итали ирчин өөрөөс нь нөгөө хэд хоногийн өмнө Италид ирээдсэн нөгөө Итали ир болох Фильтринеллид ингээд хүлээлгэж өгч. За мань одоо ингээд аваад ир чадсан шүү гэдэг. Гэтэл цаадах нь нөгөөдгийг чинь авч явж байгаад Италийн коммунист намынх бэрэгдэж штэ. 1957 онд болж байгаа үйл явдал шүү энэ бүр 70 жил юм. Тэгсэн чинь ямар ч ингээд нэг өөрөө ингээд нөгөө танил хүрээгээрээ ямар ч мултарч чаддаг байхгүй нөгөөдгөө аваад. За ингээд өнөөх зэвсгийг чинь Италид шууд задлаа хийчихдээ. Нөгөө Фильтринелли. Тэгсэн энэ мэдээч хэрэг нөгөө Америкчуудын чихэнд хүрсэн тодорхой нөгөө тагнуулын ялууд. Яг тэгэхээр Америкчууд энэ зэвсгийг гэсэн гартаа оруулж авах гэдэг байхгүй. Яг л энэ бол коммунистуудад бол маш халтай зэвсэг юм. Тэгсэн англичууд ч гэсэн мөн тэр Итали Америкчуудаас хоцрохыг хүсэхгүй шүү дээ. Энийг гартаа оруулж хамсан гэд. Тэгсэн англичууд сөрөг тагнуулын албаараа дамжуулаад энэ зэвсгийг гартаа оруулахыг чармаажаад ямар тач англичууд энэ аюултай зэвсгийг Америкчуудаас төрүүлээд хүрчтэй. Гэхдээ Америкчуудтай ямар тохироо хийсэн өнөөч нууц. Ямар тач нэг нууц тохиролцооны дүнд тэд энийг Америкийн нэгдсэн улсын төв нөгөө тагнуулын төв газрын төгсчдөг байхгүй. Энэ зэвсгийг. Тэгсэн Америкийн нэгдсэн улсын тагнуулын төв газар юу болсон гэхээр энэ ийм болж бүр одоо Нидерланд руу хэдүүлээ бүр ингээд эн чинь бүр төв дамс юм болдог байхгүй. Өстой хойлоодын адал явдлыг кино цаашаа шүү. 1958 оны 9 дугаар сарын ихээр Нидерландын нэг нууц ажилтан Job van der Wielden гэдэг нөхөр энэ коммунизм, капитализм хоёрын хүйтэн дангигдах энэ аимшигтай боловч цусгүй тулаанд нөгөө гал нэмэх гээд байгаа энэ нууц зэвсгийг гэртээ аваад ирдэг байхгүй. Нууц зэвсгийг гэртээ. Нууц зэвсгийг гэртээ аваад ирч. Яг л Америкийн тагнуултын газрын энэ төгчдөг байхгүй. Энэ Вилден гэдэг нөхөрт. Тэгсэн юу байсан гэхээр тухайн үеийн хүнснийг игдэх тос таасан бор цаасанд оролцтой гаднаас бол ингээ онцгийн гойд юм бүү харагдах тийм л зүйл байна. Тэгсэн энэ Вилдний эхнэр нь өөрөө юун төлөө тагнуулч ихнэр лээ. Энэ маш нууц зэрэглэлийн чухал хэд болоод л гэртээ авчиртэй гэж хараад ойлгосон ба. Энэ хатагтай Вилден ч болохоор өөрөө нөхөрт харахаас өмнө Их Британий сөрөг тагнуулын алба буюу MI6-ад ажиллаж исэн болохоор өөрөө нөхрийнхөө авчирсан зүйлийг юу гэдгийг бүр хараад ойлгоцсон. Тэгээд маш их тогтолцсон баг. Эдгээр чинь болохоор хоёр нөгөө төлөлийн нөгөө тал нь шүү дээ. Тэ? Тэгээд нөгөө тал буюу коммунистуудын нэстэ үнэхээр аимшигт зэвсэг байна гэдээ хараад ойлгосон байгаа байхгүй. Тэр бор цаастай тэр тостаасан бор цаастай юм дээр нэг бичиг байгаа. 1958 оны 9 дугаар сарын 6 Бямб гариг гэдэг нөхрийнх нь гараараа бичсэн тэмдэглэл бүхий тэр бор цаасан гадартай зүйл өнөөч
одоо тэр хатагтай вилдэнд хатаглагдтыг хамгийн гоё. Өөрт нь одоо хүртэл байгаа. За Америкийн тагнуулын төв газрынхан яагаад энэ вилдэнд төгсөн гэхээр Голландтай хөрс зэрэгэлдээ Бельги гэдээ улс байгаа тийм үү? Бельгид болох яг тухайд болох олон улсын үзэсгэлэн худалдааны үеэр энэ аюултай зүйлийг зөвлөлтийн төлөөлөгчдөд тараах гэсэн өөрсдөд нь өгөх гэдэг. Зөвлөлтийн төлөөлөгчдөд хэрвээ Америк нэгдсэн улсын тагнуулын төв газрын зөв тооцоолох юм бол зөвлөлтийн төлөөлөгч дунд энэ олон хүмүүс дундаас зүрх зоригтой хүн байх юм бол энэ хориотой зүйлийг бүр цааш нь их орондоо зөвлөлт холбоод усад түгэж магадгүй гэж гоёжтэй таахгүй энэ зэвсгийг. Тэгэхээр энэ юу байв? Энэ бол яг энэ зэвсгээр утга зохиолын Нобелийн шагналтан болсон зөвлөлт холбоосын алдар зохиолч Борис Пастернакийн бичсэн Живаго эмч гэдэг ормаа. Тэр 66 настай тэр орс ирчин өөрөө Пастернак байхгүй. Яг Живаго эмчийн яг нөгөө агуулгаас нь бодоход тий. Энэ зохиол бол орчин цагийн дэлхийн уран зохиолын түүхэнд үзэл сурталын хамгийн хүчтэй зэвсэг нэг. Нэгэн цагт бүр маш нус тооцогдож байсан Америк нэгдсэн улсын тагнуулын төв газрын баримтсалт байгаа юм л да. Одоо зөвөр ил болсон. Тэрэн дээр бүр ингэж бичсэн байгаа тагнуулын төв газар. Бид энэ зохиолыг яаж игэл зөвлөлтийн иргэдэд уншуулж улс орн нэг л биш байгааг ойлгуулах бид нар хэрэгтэй байна гэж тэгж бичсэн байна тэр. Америкчууд яагаад ингэж хичээсэн гэвэл Живаго эмч орманы тэр зоримог өгүүлэмжт нь ошоод зохиолын гол дүр нь эмч, яруу найрагч Юрий Живаго тий. Энэ чинь 1917 оны хувьсгалын дараах тэр догшин шуургатай он жилүүдийг өөрөө туулжаа. Өөрөө гэр бүлтэй тэгсэн мөртлөө нөхөртэй эмэгтэй сэтгэл алдарна. Өөрөө тэгсэн мөртлөө гэр бүлтэй. Тэдний эмгэнэлт дурлалын түүх нь тухайн үеийн тэр улс төр нийгмийн олон чухал үйл явдалтай бүр сүлэлдээд тэд цаг үеийнхэн золиос нь үлдээ. Тэгэхээр эн чинь нөгөө зөвлөлтийнхний хувьд байж боломгүй зохиол байхгүй. Яг тэгвэл зөвлөлтийн зохиол дээр хэрв цэнгэл баяр ямар нэгэн одоо орман бичсэн бол би тэрийг заавал эхлэх юм. Тэгэхээр цэнгэл баярын бичсэн ормаа эхлээд нам засгийн одоо тий бүр ингээд бүх зүйл нь зөв байх хэвээр. Энэ дунд миний хайр дурлал хажуугаар нь явах хэвээр. Гэтэ нам засаг тий төр засаг энэ хайр дурлал чинь ч гэсэн их гоё боломж олох хэвээр байгаад идэг. Тэнгүүд одоо чинь 1917 оны октябрийн хувьсгалын энд чинь гайхалтай байх хэвээр. Гэтэл Живаго эмчтэр энэ октябрийн хувьсгалаас болж ер нь энэ большевикуудаас болж хүний тий хайр дурлал хэрхэн бүтлгүүцдэг, хүний амьдрал хэрхэн бүр там болдгийг биччихгүй. Энд чинь зөвлөлтийнх нь чинь большевикууд чинь тий коммунистуудад үнэхээр байж боломгүй зохиол болчиход байгаа байхгүй. Тэрс үзэлтэй. Яаж чагаад энэ хамгийн гол үнэн байгаад байсан байхгүй. Нам засагт нэгдүгээр тийм үү? Эсвэл миний тий амьдрал нэг юм уу? Энд чинь миний амьдрал надад ахиж олдохгүй байхгүй. Би үгсэн ч ахаад Монгол хүн байж л байна. Монгол улс үрд мандам мадарна. Гэтэл миний амьдрал гэтээ надтай нэг нэмэр байхгүй. Гэтэл төр засгаас болж жишээ нь ардын намаас, арсын намаас, хүн намаас болж юм миний амьдрал урууданд орж болохгүй л байхгүй. Энд чинь миний хайр дурлалт тэд нар оролцож болохгүй шүү дээ. Гэтэл оролцоод байсан байхгүй. Тэ? Энд чинь хувь хүний энэ эрхчлөө дуурлах, хайрлах энэ зүйлд чинь нам засаг надаа ингэ зааж гай болмооргүй байхгүй. Яг хөө энэ зохиолын тухай ярих юм бол бүр аимшигт юм болон цаашаа. Тэдний эмгэнэлт дурлалын түүх нь тухайн улс төр нийгмийн олон чухал үйл явдалтай сүлдсэн те. Тэгээд золиос нь болж байгаа шүү дээ. Ямар ч хүний хувийн амьдралыг хүндэтгэх хэрэгтэй. Тухайн хүний улс төрт хандах хандлага нь улсдаа бүр хувь нэмэр оруулна уу, байна уу те. Тэр нь хувийн эрхийг нь зөрчих шалтгаан болж болохгүй гэсэн санааг Пастернак энэ зохиолдод тусгацсан. За Пастернак бол зохиол бүтээлээр бүр зохиол бүтээлээ яагаад ингэж Итали ирчүүдэд өгсөн бэ гэхээр энэ бүтээлийг нь зөвлөлт холбоосд хэвлэгдэхгүй гэдгийг цаа чинь маш сайн мэдсэн. Тийм учраас бичгийн машинаар зогсон ормааныхаа хит хитэн хуулбарыг энэ 1956 онд гадныханд өгсөн байна. Тэдний дунд нөгөө хоёр Итали ирсэн те. Тэгэхэд тэр хоёр Италиэр хожим зүгээр энэ тухайга дурсан байт. Пастернак хашааны дэргэд биднийг өгсөн юм аа. Тэр ингээл яг л тариачин шаарчихсан даав өмтөө хуучс өрнөтэй. Тэгэл бидний харамгцаа нүүр дүрийн нэмсгэлж хашааныхын хаалгыг нээгээд гараа сунгасан. Гар нь их дулаахан байсныг бас гарыг минь бүр маш чанга гатгасныг би одоо тод санаж байна гэдэг.
За ингээд Пастернак нөгөө хоёр Итали иртэй чи уудтал хөөрөлдөж жоод зохиолох ихийг өгөөд үүнийг минь дэлхийгээр нэг тараахтгаа гэж гуйсан юм учраас. За тэгэхэд Америкчууд тэр торн Нидерландын Хааг хотс дахь Орос хэвлэл хариуцсан нэгэн хэвлэлийн компанид хандаад одоо тэд нар ч нөгөө Итали ирчүүдээс ихийг нь авчаад бас Орос хэл дээр тэгэхээр чи Итали хэл дээр, Англи хэл дээр эн чинь нөгөө Франц хэл дээр ч юм уу гарах нь гол биш. Орос хэл дээр л гармаар байгаа байхгүй. Яг тий. Тэгээд Оросууд нь л яг уушмаар байхгүй. Нэг төр засаг нь болохгүй байгааг эдгээр чинь мэдүүлмээр шүү дээ. Тэгэд тэр нөгөө Хааг хотс дахь хэвлэлийн компанид хандаад Живаго эмчиг их хэлээр нь хэвлүүлэхээр хөөцөлдсөн байна. Америкийн тагнуулын төв газрынхан. Гэтэл иймэрхүү хэрэгээр Америкчуудтай холбогдохыг хүсээгүй голландчууд чинь бид нар зүгээр ихийг нь бэлдэж өгье. Харин өөр усад та нар хэвлүүлчих. Бид нар зүгээр ихийг нь хэвлүүлж нөгөө бэлдээд өгч гэсэн аахгүй. Тэгэхээр энэ ажлыг яг гүйцэтгсэн нь нөгөө Вилден гэдэг энэ тагнуулч. Дэлхийн 2 дугаар дайнтын чинь Нидерланд орн германчууд эзлэгдээд байх үед гадныхантай холбоо тогтоож хэвлэлийн газруудтай нэг харилцдаг байсан тагнуулч учраас Нидерландын тусгай албаныхан энэ Вилднийг сонгосон энэ. Ингээд Вилден 1958 оны ихэр Италиг зориод нөгөө Живаго эмчиг чинь Милан хотын хэвлэлийн үйлдвэрт яг их хэлээр буюу Орос хэл дээр хэвлүүлждэг байхгүй. Номын хавцны дотор талд эрхлэн хэвлүүлэгч нэр нь хэн бэ гэхээр нөгөө Фильтринили гэдэг нэг Итали ирсэн шүү дээ. Тэрний нэрийг бичсэн зөвхөн ямар ч байсан. Яг л Фильтринили чинь энэ бүх ажлыг Итали хэл дээр нөгөө хэвлэхийг нь анх гаргасан учраас бас нэг тэр хүнийг бодоод шүү дээ. Бас зөвшөөрөл нэг авсан маяг л болчиход байхгүй. За ингээд Вилден нөгөө Милан хот чинь Орос хэл дээр Живаго эмчиг тий хэдэн мянгаар хэвлчээд хотын захад Америкчуудад хүлээлгэж өгдөө. Хэдэн мянган номыг тэр чинь бүх юм нууцаар хийж штэ. Тэдгээрийн дийлэнх номыг яасан гэхээр нөгөө дээр дурдсан Брюсселийн үзэсгэлэн яармгийн үеэр нөгөө зөвлөлтийн төлөөлөгч нар Америкчууд нууцаар тараачдаг байхгүй. Бүгдэнд нь Живагогийн түүх номд бичснээр Живаgoгийн түүх гэдэг энэ тухайн ном байдаг. Тэнд бичснээр үзэсгэлэн худалдаа тарсны дараа юу болсон гэхээр хаа сайгүй тэр Живаго эмч гэдэг номын цэнхэр хавц хаа сайгүй Брюсселд хөглөрч исэн гэж тэр үзэсгэлэн яармгээр хавцсан. Яагаад тэгэхээр энэ үзэсгэлэнд оролцсон энэ нөгөө зөвлөлтийн хүмүүс болохоор Оросууд нуухад амар гэд шинэхэн Живаго эмчийн хавцыг нь уурж хаяад тэгээ өөртөө аваад их орн руу явж байгаа байхгүй. Зохиол бүтээлийг нь хэвлэх нууц ажиллагаа амжилттай болсныг Пастернак өөрөө Оросд байхдаа мэдтээ. Яаж мэдсэн гэхээр хүмүүс нэг яриаддаг байхгүй. Тэ нууцаар ярьж. Тэр Брюссел нэг үзэсгэлэн яармаг болсон. Тэ. Тэгсэн чи тэнд зөвлөлтийнхэн таны номыг ингээд тэ хавц хувцсыг уурж агаад нууцаар авч ороод уншсан бэлээ. Тэрийг бас нөгөө тэр уншсан бэлээ. Тэр надад тэгж ярьсан гэд Пастернакт ярьдсан байх хэвээр. Тэгсэн Пастернакч бүр догтлоод. Чи дэлхийгээр л нэг таараач хийсэ гэж бодож ирсэн юм чи. Парист нэг найзтай битсэн загтал биччихэ. Живаго амь орсон үнэн үү? Брюсселд очисон хүмүүс бүр тэрийг харсан гэдэг наа гэд итгэж ятсан. Баярлсан сэтгэлээ илэрхийлсэн ба. Живаго эмч үнэхээр амь орсноор барахгүй. Америкчуудын онцгой бэлэг болоод зүйлд холуулсан бүр өнцөг булан бүрт бүр энэ нууцаар тархсан. Бүр улсынхан төв номын сангийн 20-т номын тасаг төртөл тэр номонд бүрээд ирсэн баг. Гэтэ энэ ажиллагаа хүн бүр таалагдаагүй. Нөгөө хөөрхөн Фильтрини гэдэг нөгөө Италиэр байгаа шүү дээ. Номын ихийг бэлтгэсэн Голландын хэвлэлийн компанийг надаас зөвшөөрөл аваагүй гэж заргалцсан баг. Гэтэ юм чинь нэг одоо утга шалгуутай хул. Гэтэ яг тэр энэ хэргийн цаад эзэд болох Америкчуудыг илчлэх хэмжээнд хүрч сунчихгүй энэ нөгөө зарга нь. Нөгөө Голландын хэвлэлийн компани ч нөгөө шүүхтэр ч юм уу те Фильтринигээс зөвшөөрөл аваагүй шалтгаан энэ чинь захиалагч нь те тагнуулын төв газар юм а Америкийн тагнуулын төв газар юм а гэж бүр ингээд хэлээд энэ чинь задрах гээд байгаа байхгүй. Бүр ийм сунжирсан бүр хэрүүл маргаан болсон учраас Америкийн нэгдсэн улсын тагнуулын төв газар дахин ийм асуудалд орооцолдохын тулд огт байхгүй. Франц нэртэй хуурамч компани үүсгээд за өөртөө ер нь те дараа нь ахиж ийм асуудал үүсч магадгүй ч өөртөө ер нь хэвлэх тийм юутай үйлдвэрт болж хэвлэлийн компанид болж игээд. Яг тэгвэл эн чинь Живаго эмч нь амар том зэвсэг гэтэл энэ мэд 20-д зэвсэг зөндөө ба шүү дээ. Тэр болгон дээр ингэж ах юм уу гэд өөртөө тийм үйлдвэрт болж. Ингээд коммунист орнууд руу
үзэл суртлын нөгөө буужин харах Америкчуудын компанид ажил бүр өргөжөнд хэлжээ өөртөө үйлдвэрт болчихж авчирсан. Живаго эмчийг амьдруулсныхаа ачаар тэд дараагийн Жорж Орвел, Джеймс Жойс, Владимир Набоков, Эрнест Хемингуэй нарын олон тэрс зохиолыг орсоор хэвлээд зүүн Европын орнуудад түгэж Соёлын давталгаа. Польш, Чех, Унгар юу гэдэг те Югослав тэднэр лөө ингээд түгээчих. Тэд нар чинь тэгээд нөгөө Оросд ирсэн хүмүүстэй нууцаар өгч нөгөөдөл уншиж эхэлдэг байхгүй. Живагогийн түүх гэдэг номд багтсан тагнуулын төв газрынхны нууц баримт дурдсанаар одоо ил болсон л да. Хүйтэн дайны үед Америкийн нэгдсэн улсад хэвлэгдсэн Орос хэл дээрх хэдэн ном коммунистд хүрсэн гэж 10 сая ном. 10 сая номыг тэд нар ингэж тэ өөртөө зардан өөртөө хэвлээд ингээд нууцаар түгээсэн. За тэгэхээр Живаго эмч мэдээч хэвлэгдсэн даруйда үнэхээр дүүлэнд тэгээд Пастернак хэвлэгдсэн дараа зөвхөн 1 жилийн дараа 1958 оны 10 дугаар сард Нобелийн шагналтан болт. Утга зохиол. Тэгсэн чинь мэдээж хэрэг зөвлөлт холбоот улсын коммунист эрх баригчд маш их шахалт үзүүлдэг байхгүй. Чи энэ шагналыг авч болохгүй гэдэг. Яад үл чи энийг маш нууцаар эх орноос уран байж хийсэн гэдэг байхгүй. Тэгэхэд Пастернак яалтчгүй энэ шагналаас татгалцсан юм шүү дээ. Харамсалтай нь. Түүнийг нөгөө зохиол бүтээлийн хэлийн чандд тэр тусмаа хөрөнгөтэй оронд хэвлүүлсэн гэд төр зэсгийн бүр нүд үзүүлж. Гэвч түүнийг 2 жилийн дараа буюу хөөрх 1960-нд 70 настайдаа уушгины хор тавдраар таалт төгсгöd хэдэн мянган цуглаж түүнд хүндэтгэл үзүүлдэг. Аль хэдийн Оросод бүгд урссан гэсэн энэ номыг. За ингээд Живаго эмч 58 оноос хойш олон сая хувь зардал нөгөө зарагдчих. Янз бүрийн хил дээр 65 онд бүр хожмоо дэлхийн киноны сан хөмрөгт үнэт чигтгэе болсон дэлгэцийн бүтээл болд юм шүү дээ. Живаго эмчгээд Оскарын 6 шагнал авдаг шүү дээ. Үнэхээр гоё кинод шүү. 65 оны та бүхэн заавал үзэр. Тэр гарч байгаа тэр одоо бүсгүүчүүд нь маш үзэсгэлэнтэй гэсэн мэт үнэхээр гоё жүжиглэн өөрөө доктор Живаго Юрий Живаго нь маш гоё залуу байдаг. За энэ зохиол гэхдээ яасан гэхээр Оросд хэвлэх яг өөртөө аль биесээр хэвлэгдэхгүй нууц хэвээрэл байгаа шүү дээ. Ингэж чад Михаил Горбачев ихлүүлсэн тэр өөрчлөлт шинжилтийн ячаар 1988 онд анх удаага их нутагтаа хэвлэгддэг. 1988 онд. Яа хийж. Үүнээс 3 жилийн дараа юу болдог вэ? Зөвлөлт холбоот ус задарт. Тэр Америкчуудын тэр зүүн Европ руу эвлэгсэн номууд донд чинь Борис Пастернакийн Живаго эмчээс гадна Джеймс Жойсийн залуу зураачийн хөрөг, Жорж Орвелийн Амьтны ферм мөн 1984 өмнө нь коммунист байсан 6 зохиолчийн Бүтлэхүү бурхан гэдэг шилмэл эсэний төвөр Владимир Набоковын Пинин гэх мэттэй. Тэгээ эдгээр чинь одоо ингэж нууцаар хэвлээд явуулж хэлээ шүү дээ. Ерөн зөвлөлт холбоос хориотой байсан янз бүрийн бүтээлүүд байдаг. Жишээ нь Жорж Орвелийн Амьтны ферм ч үнэхээр хориотой байсан. Яг үл тэр чинь нөгөө гахаа тий амьтад бүгд их хэрэгтэй гахаа илүү эрэхтэй гэдэг. Яваад идэг шүү дээ. Толгойлоод амарч бамраад. Хэлээд аваа тий. Бас Амьтны ферм дээр чинь. Тэгээ Жорж Орвелийн Амьтны ферм зөвлөлт холбоос хориотой. Михаил Булгаковын Мастер Маргарита 2 хориотой. Александр Солженицны Гулаг олцрэгтэй. Тэгээ Евгений Замятны бид гэдэг ч юм уу ингээд өчнөө цаашаа өөрөх бүтээлүүд хориотой байлаа шүү дээ. За тэгэхээр энэ зэвсэг гэж тий нэрлэдсэн үнээр амар байгаа шүү дээ. За хоёул хамтран ажиллаж танилцуулаад дараагийн бас нэг энэ аимшигтэй зэвсэг бүтээсэн үнийг яриа. За бидний хамтран ажиллагчаар CEO Loyalty буюу одоо уншуул, цуглуул, зарцуул өрөйтөөр CEO маань дэмжиж ажиллаж байна. Тэгэхээр CEO application уншуулах болгонд одоо CEO онооны буцаа олголт ордог. За тэгээд та энэ оноог цуглуул, урамшууллууд буюу одоо маш өндөр дүнтэйгээр буцаа олголт орж байгаа зөвхөн 11 сарын дуустал нэг юм урамшуул байгаамаа манайхаа. Тэгэхээр CEO application хэрэглэгчдэд зориулаад CEO Loyalty хөтөлбөрөөр зарласан. За хэрвээ та CEO application байдаггүй бол за амжаагүй бол яг одоо CEO application-а татаад аваарай. За бүртгүүлээд шинээр хэрэглэгч болсон хүмүүстээ 50000 CEO оноо. За CEO application доторх одоо кредит карт хэрэглэгч шинээр болох юм бол бүр 100000 CEO оноо бэлгэлж байна. За CEO application-д аль хэдийн бүртгэлтэй бол та худалдаа авалт болгондоо CEO application-а уншуулаад дараах урамшууллуудыг авна. Application доторх CEO кредит картаар худалдаа авалт хийх юм бол үнийн дүнгээсээ та бүр 10% та тэнцэх CEO онооны буцаа олголт авнаа. Дээрээс нь CEO одоо худалдаалагдаж байгаа оноотой бүтээгдэхүүн гэдэг юм сонгогдсон бүтээгдэхүүнүүд
байж идэг. Тэндээс судалтай авах юм бол үнийн дүнгийн бүр 50 хүртэл хөнгөлтийг та бас авч болж байна. Бас л урамшуулал. За худалдаа авалттай ашиглаж болно. За эсвэл аппликейшн гэх одоо loyalty market дотор байрладаг. Тэн дотор байгаа бүтээгдэхүүнүүдээ сонгон та бас үйлчлүүлж болно. За ингэж болоогүй CU loyalty market дотроос iPhone 17 Pro хожих суулааны эрхийг 500 CU оноогоор авах боломжтой. Тэгээ яг бодоод үзэхээр 500 CU оноо цуглуулах бол амархан бид нар өдөр бүр CU орд юм чинь. За 11 сарыг дуустал үргэлжлээ. Тэгээд нийт iPhone 17 Pro хожих бүр 17-гийн 17 азад нь шалгаруулах гэдэг байна. Маш том боломж байна. Ямар бай. Тэгэд CU-гээр үйлчлүүлэхээр бид нар чинь нэг буцаа олголтын тэтэн өмөв гэл нэг юм яриад байдаг. CU-д бараг илүү буцаагаад өгчдөг дөө гэж. Тэгээ CU loyalty хөтөлбөр CU-гийн бүх салбараар энэ урамшуул зарлагдсан байгаа шүү. Та бүхэн маань CU Mongolia Facebook болон Instagram хуудасаас мэдээлэл илүү дэлгэрэнгүй авч болно. За эсвэл одоо хаа сайгүй байгаа CU-гийн салбаруудаас лавлаад асууж болох юм шүү. Дэмжиж ажиллаж байгаа CU-д баярлалаа. За коммунистуудыг энэ үхтэл нь айлгсан зэвсэг бол жишээ нь саяных Живаго эмч гэдэг орман байлаа. Борис Пастернак ч өөрөө тэр зэвсгэнч байлаа. Гэтэл бас нэг яг дараах нь бас үйл явдал. Энэ чинь 64 онд буюу те одоо цаадах чинь Борис Пастернакийг таалт өгснөөс 4 жилийн дараа бас үйл явдал. Йосеф Бродский гэдэг бас нэг ингээд коммунистуудын айдаг зэвсэг байгаа. Гэхдээ уул нь яг л бас л орс хүн шүү дээ. Гэхдээ яг жууд гаралтай л да. Тэр нь яг. Гэтэл энэс айгаад ямар ч гэсэн ахиж нь Пастернак шиг болчихгүй гэд Йосеф Бродскиг ингээд баривчилсан. Тэгэхэд шүүх хурал болж. За шүүх хурал дээр юу бас нэг одоо цэнгэл бит хоёр та бүхэнд яг баа бэгөө. Бүр яг шүүгч нь юу гэж асуусан, Бродский юу гэж хариулсныг бит хоёрыг одоо те за жүжиглсэн биш үү. Зүгээр манай харилцан ярьж үзүүл яг. Гэтэ баа бэгүүгэр энэ манай нөгөө анд гэрэл гэдэг нөгөө Ван Гогийн дүүдээ нөгөө бичсэн захидлуудыг тэрийг орчуулсан манай анд гэрлийн орчуулгаар. За. За тэгэхээр би бол одоо энэ шүүх хурал дээр байгаа шүүгчийг төлөөлж асуултаа тавьж байгаа гэсэн. За би Бродский бол тий. Та юу хийдэг вэ? Шүлэг бичиж орчуулах хийдэг. Би бодохдоо та бодоод байх юм байхгүй. Тодорхой хариул. Хан налгүй цэг зогсооч. Танд тогтмол ажил гэж байна уу? Би энэ шүлэг бичгээ тогтмол ажил гэж бодсон юмсан. Тодорхой хариул. Би шүлэг бичдэг. Яруу найраг минь хэвлэгдэнэ л гэж би бодсон юм. Бодоод байх юм байхгүй. Ажилгүй явснаа тодорхой тайлбарлаадах. Би ажиллаж байсан шүү дээ. Би шүлэг зохиодог. Эн чинь бидэнд хамаагүй. Ямар байгууллагатай холбоотой байснаа хэлдэ. Би хэвлэлийн газруудтай гэрээ байгуулсан. Амьд зоохот хангалттай мөнгө олдог байсан уу? Хэдийн хэрэг олдог байснаа хэл. Сайн санахгүй байна би. Гэрээнүүд бүгд миний өмгөөлөгчдийг одоо байгаа. Би танаас л асуугаад байна шүү дээ. Орчуулсан 2 ном маань Москвад хэвлэгдсэн. Таны ажилласан жил? За ойролцоосоо тах юм байхгүй. За 5 жил. Хаана ажилладаг байсан юм? Үйлдвэрт, геолог хайвуулын багт. Үйлдвэрт хэр удсан? Үйлдвэрт 1 жил болсон. Юу хийж байсан? Точилын машин ажилладаг байлаа. Та ер нь ямар мэрэгчлээ хүн бэ? Би яруу найрагч, орчуулагч яруу найрагч. Тэгээд хэн таныг яруу найрагч гэсэн? Хэн таныг яруу найрагчдын тоонд оруулсан? Хинч биш. Ер нь хин намайг хүн төрлөختийн нэгэнт тэгвэл тооцсон юм бэ. Та тэгээд сурсан юм уу? Юу сурсан гэж? Яруу найрагч мэрэгчлэрээ 9 бусын коллеж, сургуульд ч юм уу сурсан юм уу? Энэ мэрэгчлийг сурч эзэмшдэг гэж би үнэхээр бодож явсан. Тэгээд яадаг гэж? Би бодохдоо гэж хэлж болохгүй. Би нэг бурхнаас зайсан л гэж боддог. За шүүхэд гаргах гомдол байна уу? Би юуны төлөө баривчлагдсанаа яг одоо мэдмээр. Эн чин гомдол биш асуулт байна. Тэгвэл надад гомдлалга. Өмгөөлөгчд асуулт байна уу? За одоо өмгөөлөгч Бродский хоёр хоорондоо бас ярина тийм ээ. За маа зингэл хоёр өмгөөлөгч нь болч тээ. Байна. Нөхөр Бродский та орлогоо гэр бүлдээ зарцуулдаг байсан уу? Тийм ээ. Эцэг эгч нь орлоготой юу? Эцэг минь тэтгэж гарсан. Та гурав хамт амьдардаг байсан уу? Бид гурав одоо ч хамт амьдардаг. Тэгэхээр олсон мөнгөө гэр бүлийнхээ хэрэгцээнд нэмэр болгодог байсан гэсэн үг дээ. Шүүгч та асуулт тавихгүй тоймлоод байна. Хариулахад нь туслаад байна. Асуултаа тавь. Өмгөөлөгч та сэтгэл мэдрэлийн эмнэлэгт бүртгэлтэй юу? Тийм ээ. Хэвтэж эмчилүүлж байсан уу? Тийм ээ, би 63 оны 12 сарын сүүлээс 64 оны 1-р сарын 5 хүртэл би Москва дахь Кашинкогийн эмнэлэгт хэвтсэн. Таны энэ өвчин нэг газраа доктортой ажиллагад чинь саад болдог гэж боддгоо? Магадгүй л.
Тийм байж магадгүй. Гэтэ би үнэхээр яг сайн мэдэхгүй нэг. Та Кобийн яруу найргийн цомирлогт шүлэг орчуулж байсан уу? Тийм. Та Испани Раминсорогоос орчуулж явсан уу? Тийм ээ. Зохиолч орчуулагчдын нийгэмлэгтэй холбоотой байсан уу? Тийм. Нөхөр Бродскийн орчуулсан шүлэг яруу найргийн жагсаалт болоод орчуулагчдын холбооны тодорхойлтыг авч үзэхээс шүүхийг хүсэж байна. Үзхийг шүүхээс хүсэж байна. Үннээс гадна эрүүл мэндийн байдлаас үүдэн нэг газараа удаан ажиллах боломжгүй байсныг харгалзаж үзнэ. Бродский ямар ч гэмт хэрэг үйлдээгүй бөгөөд хорж цагдах нь угаасаа хуульч зөрчсөн хэрэг юм. Иймээс ч нэн даруй суллахыг шаардаж байна. Тогтсон хаяг устай учраас шүүхээс дуудсан цагт нь ирэх бүрэн боломжтой гэж үзэж байна. За ийм нэг шүүх хурал болж байгаа. Энэ 64 онд тий. Гэтэ энэ шүүх хурал дуусаагүй. Тэгэхээр энэ юу тэ бас ингээд нэг коммунистууд яагаад энэ Йосип Бродскигаас айсанда гэтээ тийм ухаа дээрэмгүй ингэж хандаад байгаа. Яагаад ингээд бүр тэ нөгөө хүн чинь би ямар хэрэг хийснэ мэдгүй ирчлээ шүү дээ гэж шүүх дээр яагаад хэлээд байна. Тэгэхээр Йосип Бродский гэж хэн бэ? 1940 оны 5 дугаар сарын 24-нд Ленинград хотын энэ Жуд гэр бүл төрсэн хүн ба. Аав нь гэрэл зурагч, ээж нь нэгтлэн бодогч. Ингээ 18 настайгаас эхлэн шүлэг зохиож эхэлсэн гэдэг ч гэсэн 1956-аас 57 онд бичигдсэн хэд хэдэн шүлэг ба. Тэгэхээр тэрнээс ч өмнө гэсэн үг. Тэ өсвөр наснда. За ингээд 62 онд 22 настайдаа залуухан зураач бүсгүй Марина Басмановтой танилцаад нэлээд олон шүлэг нэргээ түүн зориулж бичсэн байгаа юм л. Ингээд 63 онд 23 настайд нь Үчийн Ленинград гэдэг сэтгүүлнэ. Тэгсэн чи юу болсон гэхээр Йосип Бродскиг шүүмжилсэн юм гараад ирсэн. Яасан гэхээр энэ паразит хэм маягийн амьдралтай. Гэт ийм гүтгсэн нийтлэл гараад нийгмийн ёс журмыг зөрчсөн гэдэг тэр шүлэг яруу найргаас 3-ыг нь иш татаад үнэ эрэхтэй 2 нь яруу найрагч Бобишевийн хавуулна. Энэ Бродскигч биш. Үлдсэн нэг нь болохоор яг Бродскийн шүлэг мөн гэхтээ аялал гэдэг найраглалаас нь утга алдагдуулан тасалж аваад нөгөө оруулахгүй. Ингээд Үчийн Ленинград сэтгүүл дээр Бродскиг ингээд тэ энэ бол манай коммунист нийгмийн байгууллагад саадуулж байгаа паразит нөхөр ажил хийдгүү. Ингээд нөгөө тэгсэн мэдээж эрэг төтгөн барьжлагдаж шүүхтг нь илэрхийлж байгаа гэсэн үг. Гэтэ Бродский яг өөрийнх нь дурсамжаас үзэх юм бол яруу найрагч энэ шүүх хурлаас биш харин тэр нөгөө сэтгэл бүсгүй Маринагаасаа энэ чинтэй салж хагцсандаа маш шаналж явсан ба. Гутарч гуйсандаа бүр амиа игүүтгэхээр хүртэл оролцсон байгаа юм л д. За ингээд нөгөө Бродскиг чинь сая болсон 64 оны 2 сард барьжлаад ингээд тэгсэн төд удалгүй анх удаа зүрхний шигдээсэр хөөрхөө өвдөд цээжний багтаа болохоо мэдсэн байгаа өвчтөг. Эдгэр залуу ингээд 23 настай энэ барьжлагдсан сая шүүх хурал шүү дээ. Тэгээд 5 жилиг цөллөх төнгөрөх ял сонссон байгаа. Гэхдээ Ахматова, Чуковский, Павстовский, Маршак, Шостакович гэдэг нэр алдар нөлөө бүхий утга зохиолчдын хүчин зүтгэлээр жил хагасын дараа буюу 25 наснда суллагдсан ба. Гачралтай нь шүүх хуралд гэрчээр татагдсан нөхдүүд нөгөө штэ. Бүгд гэрчээр одоо тий цэнгэл баярыг одоо гэрчээр урнаа одоо золоо өмөрхөд очиж амина очсон байх нь штэ агийн эдэр тий. Тэгтээ би Бродскиг танихгүй ч гэсэн гэж яагаад ингээд мэдүүлэг өгсөн байт. Хөрх бүгд айгаад байгаа байхгүй. Яг тийм. Тий. Яг л нөгөө ийм болж штэ. Нөгөө Жого эмчиг бичсэн Пастернак шүү дээ. Тэр чинь ингээд сүлд ер нь маш их асуудал орж ирсэн шүү дээ амьдралдаа. Тэрийг яадаг гэхээр би Пастернакийн зохиолуудыг уншиж үзээгүй ч гэсэн шүмжилж байна гэдэг. Их зохиолч Пастернакийг шахан хавчиж байсан тийм тохиолдол үүдэн шүү дээ. Би Пастернакийн зохиолуудыг уншиж үзээгүй ч гэсэн би түүнийг шүмжилж байна гэж жаад амар урчин тэр сони хэл дээр гардаг байсан байхгүй юу? Захиалгат ямар амар юм. За ингэсэн Ленинградд эргэж ирж амлт. Гэхдээ хоёулаа шүүх хурлын 2 дугаар процессыг бас ер нь уншчихвал зүгээр юм байна. Ягаад нөгөө одоо ямар ч үсэн энэ одоо цэнгэл баяр бит хоёрын өгүүлэх зүйлийн дараа цааш нь 5 жилээр ямар ч цөллөгт явж байгаа ш. За 2 дахь хурал да. За шүүгч. Та 1956 оноос хойш 13 газар ажилласан байхын. Ингэхдээ дунд нь хэд хэдэн сар огт ажилгүй сууж энэ хооронд паразит амьдралаар амьдарч байснаа тайлбарлаж өг. Би энэ хооронд ажилладаг байсан. Би шүлэг найргаа бичиж суусан. Тэгэхээр би одоо ч бичдэг. Тэгэхээр та шүлэг гэж юм а бичиж сууж дээ. Олон ажил солих юу нь ашигтай байв та? Би 15 настайгаас л ажиллаж эхэлсэн.
Надад бүхэл зүйл сонирхолтой байлаа. Амьдрал ах уй, хүн зоныг мэдээ гэсэндээ энд тэнд л би ажилласан. За та их орондоо ашиг тус өгөхөр юм хийсэн үү? Би шүлэг үтсэ. Миний яруу найраг эгэл түмэнд минь эдгүй хойчиж гисэн үр өгнө гэдэгт би үнэхээр итгэдэг. Итгэдэг гинэ. Өөр Тэгсэн тэр шүүх хурал дээр нэг нөхөр гарч ирээд тэр чинь яруу найрагчүүдээ тэр ингэж бодох учиртай гэж зүгээр ойрлолтой зүгээр. За тэгэхээр таны тэр шүлэг гээд байгаа юм чинь ард түмэнд өр өгөөжтэй юм биз дээ? Шүүгчээ та яагаад шүлэг гээд байгаа юм чинь гэж хэлээд байна. Тэгэж зүгээр шүлэг шүү дээ. Тэгэж хэлэхээс өөр үндэс алга. За Сорокин гэд бас нэг хүн дондор нь ороод юм бүхэн сонин содон байсан гихч яагаад цэрэгт алба хаагаагүй юм бэ гэж асуусан байна. Би юм асуулт хариулахгүй. Шүүгч хариул. Намайг цэргийн албанаас 2 удаа чөлөөлчихсэн юм. Эхний удаад эцэг минь өвчтэй байсан. Харин дараа нь би өөрөө өвцөн болохоор чөлөөлөгдсөн. Олсон орлогоороо амьд зоохот хангалттай юу? Хангалттай. Яг одоо надад шоронд өдөрт 40 копек зарлагдаж байна. Тэр баримт дээр би өдөр бүр гар үзэж зурж байгаа. Харин би шоронд биш бол би өдөртөө үүнээс илүү мөнгө олдог шүү дээ. Тэгэхээр хангалттай. Ховц сунар гэж хэрэг болно доо. Би хуучин ч гэсэн нэг хосолтой надад илүү юм хэрэггүй. За одоо өмгөөлөгч. Таны шүлгүүдийг мэрэгжилтнүүд үнэлж дүгнэж байсан уу? Тийм ээ. Чуковский, Маршак хоёр орчуулсан шүлгүүдийг мань ихэд үнэлсэн. Харин бүр хийснээс минь дээгүр үнэлсэн шүү. Та орчуулагчтай холбоотой хамтарч байсан уу? Тэглгүй яах вэ? Орос хэлний анхудаа гэдэг нийгэмлэгт би хариалагддаг. Тэгээ Польш хэлнээс хөрвүүлсэн шүлгүүдээр л уншиж байла. Шүүгч өмгөөлөгчд хандаж та наад хүнийхээ үр бүтээлтэй ашигтай ажлуудыг асуухын оронд илтгэл энэ тэрийг асуугаад авах юм аа. Өмгөөлөгч. Гэхдээ энэ хүний орчуулгын чухамдаа үр бүтээлтэй ашигтай ажиллана шүү дээ. Шүүгч. Бродский, яагаад ажил хийхгүй байснаа нэг хэлээд хэч? Би ажил хийж байсан шүү дээ. Би шүлэг бичиж явсан. Гэхдээ үйлдвэрт ажиллаад шүлэг бичдэг хүн бишгүй л байдаг да. Хүн болгоо адилгүй шүү дээ. Царай зүс үсний өнгөөрөө л ялгаатай байдаг. Энийг хэн хүнгэл мэднэ. Коммунизмын төлөө та юу бүтээснэ хэлээдэх. Уг нь үйлдвэрт ажиллаж газар хагалахаас гадна оюуны бүтээл төрөвж нийгэмдээ нэмэр болно л гэж би бодох юм. Наад уран цэцэн үгээ бол хойштоо юу хийхэл яар. Хойштоо би шүлэг бичиж орчуулах хий гэж ууланд бодсон юм. Гэхдээ ингэж болохгүй байна. Тогтмол ажилтай л бол. Гэхдээ би яадаг ч гэсэн шүлгээ бичгэл бол. Манайд хүн бүр хөдөлмөрлөдөг. Харин та ийм удаан хугацаанд ажил хийгээгүй байна, тийм үү? Хийж бүтээсний маань та нар хөдөлмөр хийж үзэхгүй шүү дээ. Сэтгүүл гарсан нийтлэлийг юу гэж бодож байна да? Лернерийн тэр нийтлэл ерөөсөө тэр чигээр худал хуурмаг зүйлээр дүүрэн байсан. За өөр дүгнэлт гаргав уу? Үгүй ээ. Би өөрийгөө бусдыг шимж амьдрдаг гэж огт бодохгүй байна. За ийм хурал болол. Тэгэл цаа чин 5 жилийн ял авч байгаа юм л да ярина. Цөллөгтэй. Тэгэхэд нөгөө тэр одоо нөгөө сая Чуковский, Маршак гэдэг нэрнүүд гарсан шүү дээ. Тэр нөгөө бас нөлөө бүхий тэр хүмүүсийн ачаар ямар ч нэг жил хагасын дараа хүрээд ирч. Ингээд Ленинград дэргэж ирсний дараа гэр орноор нь ингээд орж гардаг байсан гадаад иргэд байгаа байхгүй юу? Тэгсэн КГБ-ийн яасан гэр нөгөө Оросын зөвлөлт холбоосын тагнуулах гэсэн үг шүү дээ. КГБ-ийн энэ гадаад иргэдийг чинь бид тагны. Хариуд нь бид нар чиний тэр зохиол бүтээлүүд чинь чөлөөтэй хэвлүүлдэг болгоё гэдэг байхгүй. Тэгтэл зохиолч хүний чинь нэг номерын зорилго юу вэ? Зохиол бүтээлийг хэвлүүлэх шүү дээ. Гэтэл найрагч яасан гэж гоцаад гэсэн. Бити давар гэсэн. Би найзуудаа чагнуулахгүй. Зохиол бүтээл мэн те хэвлэгдэх бол тэр бол өстой дараагийн асуудал гэж. Ингээд гүрийчж байгаа юм. Тэгсэн 7 жилийн дараа КГБ-гийн албан шахалтаар яасан гэр Йосиф Бродский Америкийн нэгдсэн улс руу цагаачлан гарахаас өөр аргагүй болтой. Энэ чинь зүгээр эх орноос минь зайл гэсэн байхгүй юу? Ямар гонхтой вэ? Одоо хин нэгэн чинь маа төр засаг гэж бодъё л да. Тэ? Засгийн газараас эсвэл ерөнхийлөгчөөс за зандаа чи Монгол улсаас зайлаад өг гэдэг. Бити эргэж ирэх гэх юм бол надад ямар гомдолтой санагдах вэ? Тэ? Ийм л юм болж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө Борис Пастернак, нөгөө Ахматова, Гумилев нартай харьцуулбал хувь зэйтүнд гэтээ хамаагүй инэрэнгуй ганцлал гэсэн үг л дээ.
нэг тэг ядаж амьд байлгач. Ямарсаа алаад хайцсангүй. Гэтэ эх орноос алс хол байна гэж өгцөө. 3 удаа зүрхний шигтээс болж хаглаанд ороход эцэг ихэнд иргэдэн байхыг зөвшөөрөөгүй гэсэн үг байхгүй. Чинь аимшигт. Нөгөө зүрхний ужиг өвчтөөс 23 настайд энэ шүүгэр дээр мэдсэн гэдэг шоронд багтай. Тэгтээ 33 наснда юу гэж шүлгэлсэн гэж 33 таа гэж чинь маш залуу. За маш залуу байна. Тэгэхэд өтөл нас минь сайн байна уу гэж шүлгэлжсэн. Ингээдлээ биеинд орцсон байхгүй. Ингээд 40 хэвийхтэй тий одоо миний насанд ирчээд энэ амьдралын тухай тий хэлэх юм байна уу гэхэд нь энэ амьдралын тухай би нэг урт удаан байсан гэхээс өөр юу ч хэлээвэлтэй тий гэлдэг байхгүй. Өөрийгөө бүр азтай 40 хэд насчлаа их сайхан урт насчлаа гэж ингэж өөрөө уулгаалдаж хэлсэн баа шүү дээ. 20-д наснасаа хойш л өөхөө мэдээд явцсан байна шүү дээ. Өглөөтэй л гэж бодоодсэн байна. Энд чи 40 онд тий Ленинград мэдлсэн шүү дээ. За ингээд суут яруу наригч эх орноос дөрвөн гарснаас хойш эцэгтэйгээ ганц ч удаа уулзахгүй. Уулз чадалгүй явсараад 1996 онд 56 наснда хорвоос хэлт. Хөрх. Швед актимахан түүний нэг юм бүтээлээд байхгүй. Гариг ертөнцийн бөө бүхнийг шингээсэн цэвэр тунгалаг үзэл санаа бүхий яруу найраг гэдэг ийм гоё нэртэй энэ бүтээлийг нүнлээд 1987 түнд Нобелийн утга захиаллын шагналыг хүртээд. Бродский онгоцны буудлын хүлээлгийн танхимд эх орноо орхин одох гунигт мөчөө хүлээн суухдаа Брежневт захиал илгээдэг байхгүй. Тухайн төрцгийн удирдагч шүү дээ. Энэ ч нөр хөөгд чинь шүү дээ. Эх орноосоо хөөгж байгаа шүү дээ. Зүгээр яруу нэрг утга зохиол гэдэг те амьдралыг сонгосноо төлөө. За тэр Брежневт илгээсэн захидлыг би уншиж өгье. За. Тэгээ дараа нь ямар те нөгөө бас утга зохиолын тэр гоё яруу найргаас манай цэнгэл өөр уншиж гэх юм. За тэгэхээр цаа чинь ингээд онгоцны буудалд байхдаа Америк руу явах гэдэг шүү дээ. Эх ороноос хөөгдөж явахдаа Брежневт хүндэт Леонид Ильич минь ээ. Бусдын шахалт дарамтаар эх орноосоо дөрвөн гарч буй энэ мөчөд сүүлийн 15 жилийн турш сэтгэлдээ тээж ирснээр тань дуулгая гэж бодлоо. Би ямагт их Орос эх орно гэсэн. Би ямагт Орос хэл соёлоо гэсэн чин сэтгэлээр л би туурж ирсэн. Төрж өссөн энэ Орос орноос явхад үнэхээр хүндэн. Энэхэн биедээ бөө бүхнээ би энэ л эх орноос олж авсан юм шүү дээ. Чухам энд л амьдрал минь муу мухай гэхээс илүүтэй сайн сайхан зол жаргалтай мөчүүдээр дүүрэн байсан. Би хувьдаа эх орондоо шовдрлогдож гадуурхацсан гэж огтонч бодохгүй нөө. Өдгөөч ингэж л бодож байна. Харь улсын харьяат болж байгаа ч гэсэн Орос орны найрагч гэж би хэвээр бодол хамаг учир нь орж байгаа. Яруу найр гэдэг хизээд эх орондоо эргэж хурагдаг жамтай. Энэ биеэр биш юмаа гэхэд их болсон хэл соёлоо илтгэж цаасан дээр үлдээсэн тэр мөрүүдээрээ би эргэж ирнэ гэдэгт бат итгэж байна. Ариун шудраг гэдэг тэр уур хилэн ундуусал бохимдол хорсол занлаас хямгайч ялан дийлгэж болж товоох нь үгүй. Хин хөнгөл энэ хорвоогоос хаялах тавилантай шүү дээ. Энэ мөрийг холбож битсэн бийч үзэж унсан таач үхлээс зайлахгүй. Үйл хэрэг минь хэдий үлдэвч он цагийн эрхэнд улирч баларх нь ч дамжиггүй. Энэ бие минь эх орондоо хэрэггүй ч гэсэн эгэл сэтгэл минь харин хизээ нэгэн цагт хэрэг болох үзээ гэд. Ингээд цагтлаа илгээчээд цаа чин Америк нэгдсэн улс руу дөрвөн гараад тэгэд эцэгтэй хизээч уулзч чаддаг өнгөрт ирэх. За тэгэхээр коммунизмыг коммунистуудыг үнэхээр үхтэл нь айлгадаг энэ зэвсэг бол энэ эдгэрийг скетнүүд байлаа та. Нэг бичсэн үнэн байна. Скет гэж үнэ хэлтэй. Хин нэгнээс айхгүй тий. Үнэхээр нийгмээ бүр гэрэл гээгээр өөрчилж чадах. Буруу юмыг зөв болтол нь бүр тий тэгж бичнэ гэдэг чинь лагав. За тэгэхээр манай тий аюур зан гэдэг агуу ирхмээ яг орчуулснаар Бродский нэг одоо тий шүлгийн эсгээс манай цэнгэл байж та бүхэнд уурж өгөөд нэвтрүүлэг өндөрлөё. За хайр гэж шүлгийг сонголоо. Энэ шүн би 2 дахоос ирлээ. Сэрэд цонхор очлоо. Цонхноо дэнлүү гэрэлтэж зүүдэнд хэлсэн үгсийн хэсэг эгээл 3 цэг тавьсан мэт. Эргэлзлэр дүүрэн намайг тайтгаруулсангүй. Чамайг би хөл хүнд байна гэж зүүдэллээ.
Өчнөөн жилээр хагцсан холдсон хэрнээ өөрийгөө би буруутан мэтэр төсөөлж, хэвлийг чинь баяр хөөртэй хэлбэхтэй хэрэг дээрээ би өмдөөл тэмтэрч унтраалга самартлаа. Цонх руу очоод тэр харанхуйн тэр зүүдний гүнд цор ганцаар чинь чамааг орхисноо ухаарч. Өнөөхөр чи тэнд намайг төвчээртэйгээр өчнөөн удаан хүлээсээр л байгааг мэдэрлээ. Гэрэлт орчлонд бүтэж биелээгүй бүхэн түнэр харанхуйд амьдрал маань болжээ. Гэргийн минь чи байж. Бид хамтдаа хоёр нуруутай гаж төрхтөнд ховлаад хослон нүцгэлсний зүвтгэл болж хүү төрлөө. Ямар нэгэн алс ирээдүйн шөнөөр ядарч турсан чимэн дахин зүүдлэгдэж нэрийн ч өгөөгүй байгаа хүүгээ эсвэл охиноо би ахаад ядахна нэг л харахын төлөө унтраалгаас халгаж. Харанхуй сүүдрийн тэрэл хаанчлал дунд хамт биднийг орхиосоо гэж хүс хэрэггүй ч чив чимээгүй энэ л өдөр хоногуудын чилийсэн үнэн мөнд аргагүй гүйцэгдэн чиний хайрыг эгнэх талдснаа ухаарна. За үнэхээр өстэй гайхалтай юм а тий. Гайхалтай. Баяр зан ахчихсан яасан ч гоёчлээ. За ингээд нэвтрүүлэг тий өндөрлөж байна. Яг энэ чинс бас их юм тий маахмаас ойлгосон баг. Ямар хүнд хэцүү цагийг бид нар туулан байж арчил гэдэг зүйлдээ золгоо гэдгийг л би нөгөө тий бас ингээд нөгөө ойлгосоо гэж бодож байгаа. Тэгвэл зарим хүмүүс чинь нөгөө одоо залуучууд бас буруу үлгэр дуурайл үзүүлээд бидрийг баахад социализмд ийм гоё юм байсан гэдээ яриад дээ. Яг тэгэхээр уус хүний залуунаас дандаа нөгөө баг болчирнаас дандаа гоёор дурсагддаг болохоор гоё байсан юм шиг бодоод тэр үед энэ мэдчлэн тий скетнүүд чинь маш хэцүү байлаа шүү дээ. Тэгэхээр үгээ хэлэх эрхчлөө гэж ямар чухал юм байдгийг та бүхэн маань бас ингээд ойлгосон байх гэж бодож байна. Ер нь ойлгодог л хальтай зүгээр нэмжил зүгээр сануулж. За маш их баярлалаа. За шинжлэх ухаан таны мэдхүй од мөндөр сувг үзэг сонсогчид та бүхэндээ Адр андар нэвтрүүлгээ хүргэлээ. Та бүхэн нэвтрүүлгээ YouTube-ийн од мөндөр сувг, NTV телевиз, од мөндөр радио 83.3 107 гэсэн хос телефоноор хүлээн авсан сонслоо. Энэ удаагийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар CU Loyalty, уншуул, цуглуул, зарцуул уриатаагаар CU, за мөн од мөндрийн алтан гишүүд манд дэмжиж ажиллалаа. Студид цаа нөхөд Сэнгэл баяр наргалаа. Дараагийн нэвтрүүлгээр уулзъя баярлалаа. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүй мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Удаагшлын банкны дансгаа 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхүй Монголд ялах болтугай.